Та бүхний амрыг ирээ. Залуус мэлмийн нүдний шилний газраас танилцуулж байна. Та бүхэнд би өнөөдөр энгийн хунцар буюу SR39 линз болон бидний хил занснаар компьютерийн хамгаалалттай шүүл буюу UV болон EMI coating-тэй шил хоёрын хооронд ямар ялгаа байдаг талаар тайлбарлаж өгөх юм. Жишээ нь энэ бол нэмэх 6-гийн цуглуулагч линз. Энэ ч бас нэмэх 6-гийн цуглуулагч линз. Ялгаа нь бол энэ болохоор EMI буюу UV coating-тэй. Өөрөөр хэлбэл хитягаан туяа компьютерийн хамгаалалттай шил юм аа. За тэгээд цуглуулагч линз гэдэг утгаараа энэ шилийг ашиглаад галгасаж болдог. Одоо галгасах гэдэг оролдоод үзье. За тэгээд энэ EMI coating-тэй шилээр ер нь гал асах боломжгүй байдаг байна. Харин энгийн органик шил энгийн органик шилээр бол маш хурдан гал асаж болдог. Тэгэхээр энэ EMI буюу UV coating гэдэг нь үнэхээр хэрэгтэй. Тэр тусмаа одоо нэм шил зүүдэг бага насны хүүхдүүдэд бол хитягаан туяа болон буюу EMI coating-тэй линз нь маш хэрэгтэй байх юм аа. Анхаарал тавьсан баярлалаа.